Оройн төрөг үзэгчдээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэх маань шинэ засгийн газар бүтээмж гэсэн сэдвийг сонгон авч холбогдох зочдтойгоо хэлэлцүүлэг өргөнүүлэхэд бэлэн болоод байна. За хүрэлцэн ирсэн зочдоо та бүгдэд танилцуулъя. За миний баруун гар талаас Монголын залуучуудын эвсэл төрийн бас байгууллагын ерөнхий захирал Амар Заяа хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Дүлгөө хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд Монгол Улсын их сургуулийн профессор, улс төр судлаач Бумдэр багш хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд философи магистр Пүрв Намжил хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд бидний урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За бид өнөөдөр шинэ засгийн газар бүтээмж гэсэн сэдвүүрийн хэлэлцүүлгээ өргөнүүлнэ. За ялангуяа шинэ засгийн газар маань эдийн засгийн хүндрэлтэй, за иргэд татварын дарамттай, за нилээдгүй бас геополитикийн асуудалтай энэ цаг үе дээр бас шинэ засгийн газар шинэ ерөнхий сэдвтэй болж байна. Тэгэхээр бид дараагийн шинэ засгийн газар хэрхэн бүтээмжтэй ажиллах вэ? За ямар асуудлууд дээр ямар шийдлүүдийг бас гаргах ёстой вэ гэдэг дээр гол бас анхаарлаа хандуулаад явна гэсэн үг. За би хамгийн ихний асуултаа Дүлгөө захирлаас эхэлж сууя гэдэг. За ер нь энэ бүтээмж гэдэг ойлголтын талаар за яг бүтээмжийг бид нар хэрхэн яаж хэмжих ёстой байдгийг. За мөн одоо Монгол улсын хувьд энэ бүтээмжийг нэмэгдүүлэхэд юу шаардлагатай байгаа вэ гэдэг асуултаар хэлье гэж бодож байна. За баярлалаа. Тэгэд бүтээмжийг энгийнээр нэг тайлбарлахыг оролдъё л доо. Сая хагас мөдийн сайнаар би бас хотоос бол гарлаа. Тэгээд манай нэг найз амралтын газар ажиллаулдаг. Тэгээд тэр амралтын газар бол магадгүй одоо тэрэлж дээр ихний 5 дотор ордог баг. Тэнгууд ярилцаа сууж яхад бол хэлж байгаа байхгүй юу. За ингээд 12 цаг гээд хүмүүс бол өрөөгөө хүлээл гэж өгдөг. 2 цагаас одоо шинэ хүмүүсийг хүлээж авдаг. Тэнгууд эхлээд ингээд хүмүүс аваад ажилуулж исэн чи тэр хүмүүс нь ерөөсөө амжихгүй байсан юм. Тэгсэн чинь нэг нөхөр нэг эмэгтэй орж ирсэн гэж байгаа байхгүй шинээр. Тэгээд тэр эмэгтэй бол өстой тэр өрөөнүүдийг шажигнуулж яана гэж. Тэгээд багада тэр хүн бол 2-3 дахин хурдтай өрөөнүүдийг цэвэрлж байна. Тэгэхээр өрөөнийхөө тоогоор бол тэр бусад яг адилхан ажил хийж байгаа хүмүүсээс 2-3 дахин илүү ажиллаж байна. Тэнгууд би асууж байгаа байхгүй. Тэгвэл чи цалингийн хувьд нь илүү тэгж өгч чадчих юм гэж. Арайч 2-3 дахин өгч чадахгүй. Гэхдээ ямар ч байсан хамаагүй алдчихгүй тулд хамаагүй илүү өгдөгөө гэдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө л бүтээмж. Яг нэг ажлыг яг тогтсон хугацаанд хэдийг хийж чадчихээн тий. Үйлдвэрээр ярих юм бол нэг цагт одоо хэдэн утас гаргаж чадчихээн гэдэгтэй л яг адилхан. Тэнгууд манай одоо эдийн засгаа ингээд аваад үзэхэд бол уул уурхайн салбар одоо нэг хүний бүтээмж нь ойролцоогоор одоо 24 оны статистикийг 15 оны суур дүнгээр ингээд аваад үзэхэд бол 56 сая төгрөг байгаа. 15 оны 56 сая төгрөг. Хөдөө аж ахуй бол 8.3 саятай буюу ойролцоогоор 6-аас 7 дахин бага бүтээмжтэй байна гэдэг. Тэгээд Монгол улсын хувьд бол дунджаар бол нэг 22 сая төгрөгийн ийм суураар нь аваад үзэхэд бол ингэж бол харагдаж байна. Тэгээд би Америкийг бол ингэж тусдан салгаж харсан. Америкийн бүтээмжийг ингээд аваад үзэхэд Америкийн хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн салбар хоёр бүтээмжээр бараг адилхан байна. Тэгээд яагаад юм бэ гэдээ ингээд харахад Америкийн хөдөө аж ахуйн салбарт нийт ажилчдын нь 3% нь ажиллаж байна. Тэгээд тэнд тоног төхөөрөмжөөр бас зодож ажиллаж байгаа. Монголыг ингээд аваад үзэхэд өнөөдөр бид нэр 220 мянган бол малчид бол байна. Эргээд нөгөө газар тариаланчтай нэмээд тэнд технологийн шийдэл одоо зүгээр мал аж ахуйг ингээд аваад үзэхэд яг сүүлийн 30 жилийн хугацаанд тэр шин технологи, шин менежмент тэр ур чадварууд шинээр хэр их сууг бол үнэхээр асуудалтай. Тэгэхээр энэ бүтээмжийн хувьд бол яа харахгүй манай зарим салбарууд бол цаг үеэс бол үнэхээр хоцрогдолтой байна гэж бол дүгнэхээр байна. Тэгээд энийг бол том утгаараа ингээд аваад үзэхэд улсын түвшинд энэ бүтээмжийг сайжруулахын тулд ямар бодлого барих ёстой вэ? Компани түвшинд яах ёстой вэ гэдээ бас ингэж ангилж харах зүйлүүд бол байгаа гэж хэлмээр байна. Би дараагийн асуултыг Амар Заяа захирлаас асууя гэдэг. За ялангуяа одоо төрийн бүтээмжийн асуудал ярьж байгаа. Тэгэхээр төрийн бүтээмжийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга бол бид нар өгөгдөл суурилсан шийдвэр гаргалт гэдэг яригдаг. Тэгэхээр яг одоо манай төрийн хувьд энэ өгөгдөл тоо мэдээллийн ихтгэлцэл аягүй сул ах шиг байна л да. Тэгэхээр шийдвэр гаргах төвшөнд өгөгдөл ашиглах чадамж маань ер нь энэ төр засгийн газар тэр байна бэ? За нэгдүгээрт бол өгөгдлийн чанар гэдэг юм дээр нэлээд зөрүүтэй дандаа тоо мэдээллүүд яваад байгаа учраас яг иргэний нийгмийн зүгээс бол жишээлбэл
альва асуудалд дүн шинжилгээ хийх, те одоо бодлогын мониторинг хийх гэх юм уу тодорхой судалгаа мэдээлэл цуглуулахад маш их хүндрэлүүд гардаг. За үндэсний статистикийн хорон дээр бол тодорхой тоонууд гардаг, те. Гэтэл жишээлбэл манай байгууллага яг одоо сүүлийн үед ажиллаж байгаа ажил бол төсөв дээр ажиллаж байна л та, нийслэл 9 дүүргийн төсөв. За тэгээд одоо явган замыг шинжлэхээр одоо батлагдсан байгаа, нийслэлээс батлагдсан байгаа 33 тэрбумын төгрөгийн одоо төсвийг судлаад мэдээллийг нь олж аваад ингээд ажиллах гэж хичээж байгаа. Тэгээ маш олон албан бичиг нийслэл рүү болон нийслэлийн замын хөгжлийн газар руу те. За ингээд маш олон байгууллагууд руу явуулаад хариу ирнэ шүү дээ. Тэр хариунууд хоорондоо огт мөрөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр өгөгдөлд суурилсан байдлаар бүтээмжийг сайжруулах, тэр өгөгдөл дээр одоо гарсан зөрүүнүүдийн те арилгах, эсвэл муу үнэлгээтэй байгаа зүйлүүд дээр нь сайжруулахын тулд бодлогоо шинээр тодорхойлох ч гэдэг юм. Одоо энэ чинь бодлого боловсруулахын үйл явцд бол өгөгдөл бол зайлшгүй те. Тэгэнгүүт ийм байгаа учраас бас бүтээмж муу байна гэж шууд бол иргэний нийгмийн зүгээс ингэж л хэлэхээр байна тийм. За бом дээр багшаас асуултыг. За шинэ засгийн газар бид бол шинэ ерөнхий сайдтай болсон. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын бүтэц олон удаа өөрчлөгдсөөр ч ирсэн. Ер нь 1.6 жил орчим байна гэдэг унж насалтыг. За сая бол нэлээд урт хугацаанд бас явлаа. Тэгэхээр яг энэ өөрчлөгдөхөд институцийн үр нөлөө одоо маш их сулардаг, сул хэвээр байна л гэдэг зүйлийг судлаач нар маань хэлдэг. Тэгэхээр энэ удаагийн дараагийн засгийн газрын институцийн бүтээмжийг сайжруулах дээр ямар алхам хийвэл, ямар арга замууд бас байна вэ? Тэгэхээр яг мэдээж яг хамгийн түрүүнд бол манайд бол гүйцэтгэл дээр тавьдаг шүүмж бол тогтворгүй бодлоготой тогтворгүй явж байна гэдэг асуудал бол энэ амар тавигддаг. За энэ асуудлаа бид мэдээж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол хийж чадсан. Нэгсэндээ ерөнхий сайд бол кабинет өөрөө байгуулж чадна гэж. За тэгэхээр олон улсад засгийн газрын тогтвортой явснараа амжилттай байна уу гэдэг асуудал бол бас дахиад өөр тавигдана гэсэн. Тэгэхээр бид нар жишээлх юм бол жишээ болгож ярьдаг одоо Японч гэдэг юм уу улс даваад үзэх зарим засгийн газар бол 9 сар ажилтдаг. Гэсэн хэдиж тэдний эдийн засгийн бодлого ч гэдэг юм уу нийгэм чиглэсэн гүйцэтгэлийн бодлого бол тогтвортой байгаад байж чаддаг гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нар юу хэлэх вэ гэх юм бол засгийн газрын насжилт гэдгээс илүүтэйгээр бодлогын тогтвортой байдлын асуудал яригддаг гэсэн. Тэгэхээр нөгөө бодлого өөрөө тогтвортой байна уу? Бодлогын залгамж холбоо яаж өгдөж байна гэдгээс бидний одоо үр дүнгийн асуудал яригдана гэсэн. За учир нь юу вэ гэх юм бол засгийн газрын одоо бүтэц гэдээ ярих юм бол бидээ засгийн газрын тооны асуудлаас гадна тухайн институцийн чадварын асуудал тийм ээ чиг үүргийн асуудал яригдана гэсэн. Тэгэхээр олон улсад бол энийг бол засгийн газрын хэмжээ гэдэг ойлголтоор бол хэмжиж үзэж байгаа гэсэн. Тэгэхээр би бас докторантаа хийж судалгааны ажил ч гэсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань юугаар хэмждэг гэх юм бол засгийн газрын өөрийнх нь үйл ажиллагааны үр дүн үр ашгаар хэмжигддэг гэсэн. Нэгсэндээ өгөгдсөн төсөв орлого түүн дээр түшиглэж ямар хэмжээний үйл ажиллагаа нь үр ашигтай байв, үр дүнтэй байв гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр бидний хувьд бол шинэ засгийн газраас бол харах зүйл бол мэдээж тогтвортой бодлогын залгамж холбоо гэдэг асуудал яригдана. Дээрэс нь бид нар засгийн газрын одоо бүтэц хэмжээ буюу хэрхэн үр дүнтэй ажиллахыг бид дээр л одоо илүү суурлаж харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ийм одоо бүтэцтэй институцийг одоо бид нар шийх нь шинэ засгийн газраас бол одоо хүлээнэ гэж хувьдаа бол үзэж байгаа. За баярлалаа. Хүргэн амжил зочноос асууя. За өнөөдөр бас нэг онцлогтой байгаа нь эдийн засагч, улс төр, философи гэдэг маш олон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэдгүй асуултуудын хүрээнд олон үндэслэл бас гарахыг хүссэн байгаа. За тэгэхээр философийн өнцгөөс нь за харуул төрийн бүтээмжийг юу н хэмжих шалгуур маань энэ зөвхөн тоон үзүүлэлт биш, үнэт зүйл. За зарчимд суурилсан байх ёстой гэж харах нь зөв байх. Тэгэхээр таны хувьд ер нь шинэ засгийн газар ямар энэ философийн зарчим дээр суурилж үйл ажиллагаагаа ямар үнэт зүйл дээр суурилж явуулаасаа гэж хувь бас судлаачийн хувьд үзэж байна. За яг хоо философч гэхээс илүү нийтлэг утгаараа нийтлэг үндслэлээр засгийн газар төр засгийн газар бол өөрөө гүйцэтгэгч байгууллага гэдэг утгаараа. Тэгэхээр хамгийн үндсэн чиг үүрэг бол ингээ хуулиа биелүүлэх, хуулиа гүйцэтгэх гэдгийг асуудал ярьж байгаа. Тэгэхээр хуулиа гүйцэтгэхээр хуулийн үндсэн үндэслэл чинь өөр үндсэн хуулиас эхэлж байгаа. Тэрний зөвхөн нөгөө эдийн засгийн ч юм уу, бизнесийн ч юм уу эсвэл суур хэрэгцээтэй холбоотой асуудлаас гадна хувь хүний эрхчлөлөө дахиад эрүүл аюулгүй орчинд амьдрах ч гэдэг юм уу олон юм комплекс асуудал байдаг. Өөрөлдвөл төр өөрөө бизнесийн байгууллага гэхээсээ илүү хүн төрөлхтний ард иргэдийнхаа нийтлэг эрх ашигыг хамгаалах зорилготой юм институт. Тэгэхээр энэ тохиолдолд хуулийн үр ашигын тухай асуудал нэгдүгээр яригдж байгаа. За нэгдүгээр дараагийн тухайд өөрөө их хэмжээний төсөв зарцуулдаг байгууллага учраас нээлттэй байх ёстой гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр төр өөрөө нээлттэй байх ёстой. Буцаад нээлттэй байснараа ямар асуудал гарч одоо үр ашигуд гарч байгаа гэхээр нийгэм өөрөө маш олон жижиг хэсгүүдийн бүрдэл бас юм комплекс систем байна. Тэгэхээр тэр хооронд хүмүүс хамтран ажиллахад хамгийн суур
одоо ойлголтуудынх нэг бол итгэлцэл байдаг. Тэгэхээр итгэлцэл зүгээр нэг хоосон найдвараас ялгаатай нь юу байгаа вэ гэхээр тэнд нөгөө ил тод нээлттэй байж дахиад нөгөө хэлсэн үгэндээ хүрдэг үнэн байх гэдэг юм шалгуурууд байгаа гэдэг тийм. Тэгэхээр энэ утгаараа шинэ байгуулагдж байгаа засгийн газар нэгдүгürt нээлттэй байх хэрэгтэй. Нээлттэй гэдэг нь ялангуяа нөгөө манлайлал нь засгийн газрын тэргүүнүүдээс сайднараас олон нийтийн үйл ажиллагаанд олон нийтэд чиглэсэн PR-ийнхаа стратегид илүү нээлттэй байх шаардлагатай гэдэг ийм зүйл байна. Амар заяа захирлаас сүүлд бас танай байгууллагаас нөгөө төрийн данхар бүтцтэй холбоотой гэж яриад байгаа. За энэ маань бол өөрөө 7200-аас бараг 3 дахин нэмэгдээд дараагийн захиргааны ажилд 21000 хүрсэн байна гэж. За нэлээдгүй бас задлсан тоо судалгаа явсан. Энэ тоо судалгааны талаар бас нэг мэдээлэл өгье. За энэ дээр болохоор яг засгийн газар огцорсны дараа шинэ засгийн газар байгуулагдахаар болоод ерөнхий сайдын нөгөө томилгоо явагдаж хахад судалж үзсэн л дээ. Тэгээд ер нь энэ бүтц яагаад ийм томорчвоо гэж харсан чинь манайх чинь 16 яамнасаа гадна ийм давсан 22 сайдтай тий. Тэгэнгүүт давхар 46 үндэсний хороо байгуулчихсан. За тэгээ бүтээмжийн болон хяналтын менежер гэдэг тий. Тэгээ саяны энэ 21000 дарга тий. Нийтдээ бол яг улсын хэмжээнд нэг 220 орчим мянган төрийн албаа агч байгаа гэж харж байгаа. Тэгээ ингээ харахаар одоо яг иргэний нийгмийн зүгээс ингээ харахаар хамгийн их одоо санаа зовоож байгаа гэх юм уу чих үргийн давхардал гэдэг юм л маш том хийдлийг үүсгээд байна. Улсын төсвийг одоо үрээд байна гэдэг юм үнцэг харагдаад байна. Яамдууд байсаар адил яамдуудтай давхардуулсан чиг үүрэгтэй үндэсний хороод байгуулад хороод дээр давхар ажлын алба байгуулад тэр ажлын алба нь багадаа 15 хүнтэй байхаар тий 5-аас 15 хүнтэй байхаар ингэж зохицуулаад байгаа нь өөрөө чиг үүргийн давхардлыг үүсгэж байгаа. Нэгдүгээр та хоёрдугаарт тэр хороо болгон өөр өөр ингэсэн төсөвтэй хэрэгжүүлэх үйл ажиллагаатай байгаа тий. За тэгээд яамд чинь бол ийм төрийн алба чинь мерит зарчмаар явдаг тий шатлан дэвших зарчмаар явдаг. Гэтэл энэ үндэсний хороодод орсон шинэ ажилтнууд бол шатлан дэвших зарчмаар яваагүй буюу ямар тодорхой шалгууруудыг хангаж орж ирж байгаа нь тодорхойгүй. За голдуу залуучууд илүү байх шиг шууд томилгоогоор явж байгаа. Тэгээд цалингийн системийг харахаар нөгөө яамд 10 жил 20 жил ажилласан мэргэжилтнээс илүү өндөр цалинтай тий 2 дахин илүү өндөр цалинтай байж ах жишээтэй. Тэгээд эндээс яг энэ үндэсний хороодуудыг байгуулснаас хойш ямар тий үр дүн гарваа ямар бид одоо иргэдийн амьдрал дээр шууд наалдах хэрэгтэй шүү дээ. Одоо төр данхар бүтцтэй боллоо, бүтээмжийн менежерүүдтэй боллоо, хяналтын менежерүүдтэй боллоо. Тэгэхэд үр дүн шууд гарах хэрэгтэй. Яг нь миний мэдж байгаагаар бол хүний эрхийг хангах үндэсний хороо гэдэг одоо төрийн бүтээмжийн хорооны харьяа чиг үүргийг гүйцэтгэж байгаа 21 аймаг 9 дүүргийн одоо засаг дарга нарт хүний эрхийн төлөв байдлыг илтгэж жилдээ нэг удаа танилцуулдаг ийм тогтмол процесс 22 оноос хойш явж байна л да. Энэ дээр бол би яг хорооны гишүүний хувьд одоо цалингүйгээр те иргэний нийгмийнхаа одоо үнэт зүйлээр тэр засаг дарга нарт санал зөвлөмж хэлэх те сонсох сайжруулах юм комент хэлэх зорилгоор ажилладаг юм хороо байгаа. Энэ хороонд бол айгуу сайн ажиллаж байгаа гэж хэлнэ. Бусад хороодыг бол жишээ нь мэдэхгүй байна те. За өнгөрсөн жил соёл спорт аялал жуулчлал залуучдын яамтай хамтран ажиллаад стратеги боловсруулах дээр ингээд залуучуудын хилэлцүүлгийг зохион байгуулад явж байхад бид нар бол илүү олон улсын залуучдын хөгжлийн индекс рүү чиглүүлж те залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийг өөрчлөх байсан ч тэр залуучдын яамны одоо стратеги боловсруулах байсан ч тэр олон улсын жишгээ дагая гэд хийшээ ингээд одоо чиглүүлээд стратеги боловсруулаа явж идэл жишээ нь алсын хараа 20-50 салбар дундын уялдаа холбоог хангах үндэсний хороо гэдэг цоо шинээр байгуулагдаад ороод ирж байгаа байхгүй. Тэгээд ингээд манай боловсруулж байгаа стратегийг шууд өөрт хийшин. Тэгээд тэр хорооноос Tony Blair Institute гэдэг Америкийн институтыг түрээсэлд авцсан. Тэгээд ингээд 2-3 гадны зөвлөхүүд ирсэн. Тэр хүмүүс ингээ Монголыг харж байгаад танах айгүйх гэр оролттой юм байна. Танаа шин сэргэлтийн бодлого чи ийм учиртай юм байна. Дараагийн сонгуульд гэдэг байдлаар боловсруулсан айгүй тодорхой юм стратеги болж өөрчлөгдөж бүр ингээ 60% өөрчлөгдөж орж ирж байгаа байхгүй. Тийм би өөрөө яг бэлтгэжсэн учраас өгсөн юм маань өөрчлөлчөөд одоо энэ дээр саналаа өгөө гэдэг байдлаар жишээ нь яваад байгаа тий. Тэгэхээр тэр олон улсын зөвлөхүүдийг авдаг төсвийг тэр үндэсний хороо гаргаж болж гинэ гэдэг чинь тэр чинь 5-10,000 доллараар зогсохгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар айгүй бүтээмжгүй ажилласан. Тэгээд энэ нь бол бас саний засгийн газрын муу өмнөгийн авсантай бас нэлээд холбоотой байх гэж бодож байна. Сая цалингийн систем бас ярьлаа л да. Тэгэхээр дүлгөөн захирлаас за шинэ ерөнхий сайд маань үр дүн суурилсан цалингийн тогтолцоог дэмжинэ гэдэг бас илэрхийлээд. За гишүүдийн бас асуултанд хариулж ирсэн. Тэгэхээр манай ер нь төсвийн систем аудитын тогтолцоонд одоо уян хатан хувьсах урамшуулыг хэрэгжүүлэх ч юм уу тэр боломж нөхцөл нь хэр байдгийг.
За хэр одоо энэ бодиттой алхмыг хийх боломжтой байна? Наад чинь би шууд хоёр хуваачмаар байна. Эхний ээлжинд бол энэ хувийн хвшил төргээд. За хувийн хвшил талтаа бол үр дүн суурилсан цалин гэдэг бол энэ альч хувийн хвшил төр бол байх хэвээр. Бүтэмжээ 2 хуваадаг шүү дээ. Тэнгууд эн чинь эргээд нөгөө үйлдвэр дээр ярих юм бол нэг ажилтан хэдэн ширхэг бараа бүтээгдэхүүн тухайн цагийн хугацаанд бол боловсруулж ийн гэдгээсээ хамаарат цалингийн шатлал нь тэр хүнд ингээд урамшуул хэлбэрээр өгөх энэ тогтолцоо илүү сайн байх тусмаа тухайн үйлдвэр тухайн аж ахуйныг илүү сайн ажиллаж чадна. Төрийн хувьд бол яг энэ механизм шууд цалин дээр суурилсан, үр дүн суурилсан гэхээр үр дүнгээ яаж тооцох юм бэ? Үр нөлөөгөөр тооцох юм үр дүн гэх юм уу гэдэг ингээд нэлээд хүндрэлтэй асуудлууд руу орж ирдэг. Жишээлбэл ирсэн бичгийн 100%-ийг хариу бичиг өгчлөө гэж ботход энэ үр дүн гэж үзэх үү? 100% өгчлөө гэхэд тийм. Гэтэл бичиг хариу өгөө тэр шийдэхгүй тийм. Эцсийн улсын одоо төрийн хийж чадах одоо зүйл бол энэ улс орныг хөгжүүлэх. Улс орны хөгжил дотор маш олон юм орж байгаа шүү дээ. Ядуурлыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах гэдэг маш олон зүйлийг ингээ харахаар энэ үзүүлэлт болгоноор ингээ бууруулсан нөхцөлд цалинтай нь уях юм уу гэдэг асуудал орж байна. Тэгэхээр ийм боломж асар одоо хүндрэлтэй байдаг учраас ямар ойлголтыг оруулж ирж байгаа нь вэ гэхээр төрийн чадамж гэдэг ойлголтыг оруулж байна. Төрийн чадамж сайжрах тусмаа чадамжтай тэр бүтээц чадамжтай төр илүү хурдтайгаар тэр асуудлуудыг шийдэж чаддаг. Тэгэнгუთ яг ингээд онлынх нь одоо төвшөнд ярих юм бол төрийн хийдэг ажлыг одоо тэр нь ийм Монголиогоор үйлчлэгээ үзүүлнэ үү, зөвшөөрөл олгоно уу, татвараа авна уу, хилээ манна уу, энэ бүх ажлыг дотор нь 5 хувааж байгаа. 5 өөр төрөлд. Тэгээд 5 өөр төрөл нь хамгийн хэлбэрхэн буюу одоо бодлого боловсруулах дараачийн хэлбэрхэн буюу логистикийн төрлийн ажлууд гээд явсаар хагаад 5 дахь төрлийн хүндрэлтэй хийх ажлыг асар хүнд гэж нэрлэж байгаа. За ингээд 5 хуваагаад энэ төрийн чадамж нь ямар байгаагаас хамаарат тухайн улс орн би ганц Монголыг яриаггүй шүү. Тухайн улс орн аль төвшний асуудлыг илүү хурдтай шийдэж чадах вэ гэдгийг тодорхойлогддог. Тэгэхээр бидний гол анхаарах зүйл бол магадгүй шин засгийн газар бол одоо ингээд бүрэлдээд ирэхээр дунд хугацаанд урт хугацаанд энэ төрийн чадамжийг хэрхэн хурдтайгаар одоо сайжруулах вэ гэдэг рүү анхаарах шаардлагатай болов уу гэж бол хувьдаа бодож байна. За, нүүдэл шийдэл нэвтрүүлэх маань өнөөдөр шинэ засгийн газар бүтээмж сэдвийн хүрээнд ярилцж байна. За, нэгдүгээр хэсэгт бол бид бас нэлээд олон талаас нь засгийн газрын бас алдаа оноо тулгамдж байгаа асуудлуудыг бас гаргаж ирлээ. За, хоёрдугаар хэсэгт бол бүр лавшруулан за нарийн бас асуултуудыг гишүүдээс бас зочдоос асуух болон за ингээд төр завсарлаад хоёрдугаар хэсгээр уулзцаая. Нүүдэл шийдэл нэвтрүүлэхтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За, хоёрдугаар хэсгийн эхний асуултыг Бомдэр өгшөөс асууя. За Монгол Улсын за ерөнхий сайд маань өөрөө парламентын дарга байсан. За ялангуяа энэ дундаа улс төрийн системийн хэв шинж талаас нь шинэ ерөнхий сайдын бүрдүүлж байгаа кабинет одоо үйл ажиллагаа төрийн бүтээмжийг та ямар байгаасаа ямар алхмыг хийгээсэй гэж бас харж байна. За сая бас залгамж бас бодлогын залгамжийн талаар ярьж байсан. Тэгэхээр дараагийн засгийн газар маань энэ бодлогын залгамжийг хэр одоо өргөжлүүл явах боломжтой вэ? Таны байр суурь. Тийм. За тэгэхээр мэдээж хэрэг нөгөө хуулиар авч төр те одоо бидний өнөөдөр манай улс төрийн тогтолцоонд бол олон холсон нам бол те ерөнхий сайдыг нэр дэвшүүлнэ гэдэг юм одоо үндсэн хуулиар заасан үндсэн хуульчилсан те залт байгаа учраас бол бид нар бол одоо Монгол Ардын нам бол түүнийхээ дагуу одоо нэр дэвшилтийг хийлээ гэж те одоо үзэж болно гэсэн үг. Тэгэхээр тэр хүний өмнө одоо хууль тогтоох байгууллагаар байна уу те эсвэл гишүүн байна уу сайд байсан уу гэдэг нь бол ажлынх нь туршлага болов гэхээс биш одоо байгаа тийм энэ нийт дэвшилтэнд бас нөлөөснө үү гэдэг асуудал бас арай тустай тийм бас яг ерөнхий сайд хийхдээ хууль тогтоох байгууллагатаа яаж ажиллах вэ гэдэг нь бас дахиад өөр асуудал. Магадгүй илүү туршлагатай ажиллах үүсэхгүй. Тэгээ энэ дээр яг нийгэм бас нэг юм асуудал гарч ийн л да сая бас ингээд гишүүдийн зүгээс ч өвөг бичиг барьдаг ч юм уу тийм ингээд янз бүрийн асуудал гарч байгаа. Бидний хувьд бол ийм одоо нууц цэцэрдэг гэдэг нэр томьёо байдаг шүү дээ. Secret Garden гэдэг. Энэ юу гэх юм бол нөгөө нэр дэвшилтийн процессыг ярьдаг гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол ялангуяа одоо ганцхан манайх биш ер нь хөгжингүү хөгжиж байгаа бүх улс төрийн намуудын хувьд хэнийг яаж ямар улс төрийн албан тушаал дээр томилох уу, нэр дэвшүүлэх үү гэдэг бүх зүйл нь бол Secret Garden-аар хэмжигдэж байна гэж тийм. Тэгэхээр нууцын цэцэрлэгийг нэг хүн мэдэх үү, нэгжээд хүн мэдэх үү
нийт гишүүд мэдгүй эсвэл улс орон даяараа мэдгүй гэдэг чинь дахиад өөр асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ маань юу болж байна гэх юм бол нэг гэсэндээ бид нар бас улс төрийн намын одоо энэ институтчлалын хувьд улам төлөвшөө гэвэл энэ тэ одоо нууцын цэцэрлэгийг бол тэ одоо нээлттэй болох гэдэг асуудал бол явахгүй бол хин ямар хүн дэвшиж байна, урдны албан тушаал одоо байсан учраас энд очиж байна. Эсвэл энэ фракцийн учраас дэмжиж байна уу гэдэгтээ ингээд дандаа ингээд нөгөө юм таамаглал, хардалт тэ тэрнийх гэдэг ийм одоо нөгөө төржилт маш их хүчтэй байгаа нь өөрөө бас энэ төдийлөн таата бус үзэгдэл байна гэдэг бол нийгэмд харж байна. Тэгэхээр зэрэг шинэ ерөнхий сайдын өмнөх албан тушаал бол тэр хүнд бол туршлага болох ёстой. Дээрээс нь хууль тогтоох байгууллагын тэгээд одоо хууль боловсруулах, батлах тэр процесс яаж явагдгийг гэдгийг маш сайн мэддэг учраас илүү их нөгөө цаг хугацааны хувьд бол оновчтой байхыг бол одоо үүсэхгүй гэж бодож байна. За мэдээж дээр нь одоо яамдуудын ажлыг те чиг үүрэгийнхэн дагуу салбаруудын асуудлыг бол одоо бас сайн мэдэх байх гэж бодож байна. Тэр утгаараа за ямар одоо хүнийг сайдад нэр дэвшүүлэх юм бол те салбарт нэр дэвшүүлэх юм бол илүү их ажил нь одоо үр дүнтэй, үр ашигтай явж чадах бай гэдэг бол тодорхой хэмжээнд тэр хүний хувьд бол те одоо бас төсөөлөл байгаа баг. Тэр утгаараа бол харьцангуй юм одоо миний төсөөллөөр шүү дээ те одоо харьцангуй их салбараа мэддэг илүү их одоо богино хугацаа одоо бидэд маш дахиад 3 жил үлдэж байна те дараагийн сонгуульд хүрэх. Тэгэхээр тэр хугацаанд одоо үр дүнтэй ажиллах чадхууз дээрээс нь хамгийн чухал нь кабинетын зарчмаар явж чадхууз гэдэг зүйлүүдэд харж иж бүрдүүлэх байхаа гэж төсөөлж байна. За пүрэв намжлаасаа дараагийн асуултыг за пүрэв намжлын маань хувьд бас норогт ажилладаг. За ялангуяа засгийн газрын за төрийн бодлого иргэдэд хэр ойлгомжтой хүрч чадчихээн вэ? За мөн одоо бүтээмжтэй засгийн газрын хувьд энэ мэдээлэл түгээх ур чадвар PR-ийн хүрээнд ажиллах нь бол чухал бах. Тэгэхээр энэ тал дээр бас байр суурь илэрхийлэх. За энэ тал дээр бол хувийн зүгээс үнэлдэг бол ерөнхийдөө дунд буюу муул гэсэн төгөлтөөр байгаа. Яг өнгөрсөн засгийн газарт явж ирсэн бодлого хүрээнд ялангуяа нөгөө дижитал шилжилт ирээд хүмүүс мэдээлэл авах их сурвалжид нь ерөнхийдөө 2 багтсан гэж харагдаад байгаа. 35-аас нээш 40-оос нээш насныхан бол уламжлалт одоо мэдээлэл хэрэгсэл буюу телевизээр мэдээлэл авч байгаа. За тэрнээс доошх насны хүмүүс магадгүй энэ одоо эд ажил хийж байгаа насны хүмүүс бол ихэвчлэн одоо сул чөлөөтэй цагаараа ч юм гар утсаараа гэдэг те сошиал платформудаас авдаг гэдэг ийм хуваагдал ирсэн. Гэтэл үндсэн засгийн газрын үйл ажиллагаа ерөнхийн нэг уламжлалт мэдээллийн хэрэгс рүүгээ төвлөрөх маягтай. Дахиад нэг гаргадаг алдаанууд нь гэвэл хүмүүсийн илүү эмоц дээр төвлөрөх маягтай. Асуудлууд дээр гаргаж ирж том одоо хүчтэй асуудлуудыг гаргах мэтлээ. Дахиад хүчтэй шүүмжлэх асуудал бол тэр эмоц дээр тоглолт хийхдээ суртахууны маш том зөрчлүүд гаргадаг гэх мэтлэн. Ялангуяа сонгуулийн үеэр буюу өсөлдөж явах үедээ бол хар PR-ч гэдэг юм уу тиймэрхүү асуудлууд гарч ирж идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл засгийн газар өөрөө олон нийтийг манлайлж байгаа гэдэг утгаараа тэр манлайл нь өөрөө тэр хүмүүсийн саналыг яаж авах вэ? Тэр хүмүүсийг яаж удирдах вэ гэхээс илүү тэр хүмүүсийг яаж илүү critical thinking-тэй буюу одоо шүүмжил сэтгэлгээтэй болох вэ гэдэгт чиглэх хэрэгтэй. Тэгэхээр илүү нөгөө шүүмжил сэтгэлгээний одоо формат талаасаа шүүмжил сэтгэлгээнд суурилсан ийм мэдээллийн төлрүүдийг нөгөө талаасаа илүү энэ нөгөө идэвхтэй байгаа чиглэл талууд руугаа тий илүү санаачлахтай оролцох хэрэгтэй. Ялангуяа ерөнхий сайдын зүгээс залуучуудын одоо мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл авч байгаа тэр сурвалжууд руу илүү сайн нэвтрэх хэрэгтэй. Тэр нэвтрүүлгүүд рүү сайн оролцох хэрэгтэй. Илүү нээлттэйгээр ярилцлага өгөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн хугацаанд одоо жишээлбэл өмнөх ерөнхий сайд дээр жишээлбэл тийм хүн ямар хүн байдаг вэ гэдэг дээр нэр нь л яваад байдаг. Цариг нь ч бас яг залуу үеийнхэн бол цөөхөн харсан байдаг шүү дээ. Тэгээ буцаад нөгөө нийтийн олон нийтийн уулзалтууд зохион байгуулах хэмжлэн байх хэрэгтэй байх гэж бодож байна тий. За баярлалаа. Амар заяа захирлаас дараагийн асуултыг за сая бас залуучуудын нэлээ асуудлын талаар ярьж байна. За тэгэхээр шинэ засгийн газрын маань энэ бүтээмжих ойлголтыг за залуучуудтайгаа хамтран хэрхэн тодорхойлж хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй вэ? Бид нарт уг нь хуулиар боломж бол байгаа л да. Залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль гэдэг 17 онд батлагдсан хууль байгаа. За энэ хууль дээр бол залуучдын хөгжлийн үндэсний зөвлөлийг ерөнхий сайд ахалдаг. Ерөнхий сайдаар ахлуулсан энэ үндэсний зөвлөл маань ажлын албатай. За үйл ажиллагаа нь бол хурал хэлбэрээр явагддаг. Манайх бол яг энэ үндэсний зөвлөлийн бас одоо гишүүнээр мандаттай гэх юм одоо залуучуудын төрийн бас байгууллагын одоо амбрелла учраас байдаг байх гэж бодож байгаа. Харамсалтай нь энэ зөвлөл маань өнгөрсөн оны 3 сараас хойш огт хуралдаагүй байна. За ганцхан удаа зөвлөлд орсныхоо дараа
ганцхан удаа хуралдахад нь очиод ерөнхий сайдын царайг бол харж чадаагүй. За мэдээж дид сайдууд дид дарга нар бол байгаа. Тэр нь соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны тийм салбарын сайдууд бол дид зохицуулагчаар гэх юм уу байдаг. Гэхдээ энэ зөвлөл жишээ нь ажиллахгүй байна тийм. Тэгэхээр ийм байгаа тохиолдолд залуучуудын хөгжилд анхаарч ийм залуучуудыг бодлогын түвшинд оролцуулах боломжтой байна гэж хэлэхэд бол худлаа авах гээд байна гэсэн үг тийм. За тэгээд тэрний бас хариу үр дүн бол сая талбай дээр нэлээд олон мянган залуучууд гарч жагсаж хариу дүн тавилаа гэж харж байгаа. За залуучуудтай ажиллах үр дүнтэй аргууд дээр бол мэдээж залуучуудын санаачлагыг дэмжсэн тусгай хөтөлбөрүүд байж болно. Одоо богино болон урт хугацааны дунд хугацааны хөтөлбөрүүд байж болно. Залуучдын хөгжлийг дэмжих хууль дээр бол байгаа сангаа бол 23 оны 6 сард Улсын их хурлын нэгдсэн чуулганаар төсвийн тодтгол хийх замаар залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийн 40%-ийг бол шууд өөрчилсөн байдаг. Огт залуучуудтай зөвлөлтгүйгээр. Тэгэхээр эндээс юг харж болж байна гэхээр хууль тогтоомжийн тухай хууль гэдэг юм бол хэрэгжихгүй байна. Төсвийн тодтгол хийн гэдэг бол хуулиудыг өөрчилдөг, замхруулдаг, зарим нь хатураараа хасдаг, иргэдтэй зөвшөлтсгүй байдаг нэг юм том одоо хуулийн цоорхой гэх юм уу хийдэл үүсгдэг зүйл болчихжээ. За дээрэс нь засгийн газрын өргөн барьж байгаа хуулийн тоо улсын их хурлынхаасаа давчжээ тий. За засгийн газар илүү энэ төрөүний нөгөө данхар бүтц гэдэг шиг их хурлынхаа дээр гараа суужжээ гэдэг юмнууд ажиглагдаад байгаа. Тэгээ энэ дээр давхар хэлхийг хүсэж байгаа мэдээж сошиал платформуудыг ашиглах хэрэгтэй. Залуучууд хаана илүү сонор соргог сонсож байна тий. Тэн дээр бол анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ манад нэг юм манай төрд анханасаа байгаагүй одоо ч байхгүй байгаад байгаа. За эрх баригч нам өөрсдийгөө социал демократ гэж зарласнаас хойш байхгүй байгаа нэг юм байна. Тэр юу вэ гэхээр хүний эрхэд суурилсан хандлагаар ерөөсөө альва асуудлыг шийдвэрийг огт харахгүй. Тэр нь юу вэ гэхээр маргинал бүлгүүдэд хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байдаг юм байна л да. Жишээ нь одоо яг энэ миний урдын цаасан дээр нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол улсад 23-аас 27 онд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ гэдэг юм баримт бичиг гаргасан байна. Энэ дээр 10 бүлэг байгаа. 20 ангид ял эдэлж байгаа залуучууд, LGBT, за хотын тий хот суурин газрын одоо шилжилт хөдөлгөөн, дотоодын шилжилт хөдөлгөөнд одоо нэрвэгдсэн суур шигчэд, за ажилгүйдэл тий ур чадвар дутуу залуучууд гэ за охид эмэгтэйчүүд үндэсний цонх гэд энэ дээр нэмээд манай байгууллагаас бол өсвөр насны ээжүүд тий хэдэхэвэ дох сүрьегийн юм халдвартай залуучууд ч гэдэг юм уу. За Монгол улсад эмчлэгдэж чадахгүй байгаа хүмүүс. За олон соёлт гэр бүл тэдгээр ингэшүүд гэдэг юм. Ингээд 15 бүлэг бараг ингээд анхаарах хэрэгтэй бүлэг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүлгүүд рүү анхаарсан шийдвэр юусаа гарахгүй байна. Нийтээр нь маргинал бүлэг буюу энэ хүрээнээс гадна байгаа бүлгийг халамж хүртэгч гэж хараад хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд авчиад тий тэн дээр групптэй ч гэдэг юм уу юу гэдэг ингээд тодорхой ажилгүйдлийн тэтгэмж гэдэг нэг иймэрхүү хувийн сайн дурын даатгал матгал гэдэг ингээд орхичод байгаа. Яг энэ бүлгүүд рүүгээ анхаарсан шийдвэр гаргахгүй бол хизээч Монголын дундаж давхраг дээшлэх боломжгүй. Угаасаа олон улсын одоо хөгжилтэй орнуудын чинь гол хөгжилд хүрсэн шалтгаан энэ маргинал бүлгүүдэд төрүүлж анхаарч төрүүлж дэмжиж чадварчуулж тэ амьдралын чанарыг дээшлүүлж нийгмийн дундаж давхраг гэдэг юм өсөөд тэгээ ингээ масарын амьдралын чанар нь сайжирж байгаа байхгүй. Тэгэхээр манад бол энэ дутуу байна. За энэ дээр аргын зааж өгё гэд одоо бодъё л да тий. Иргэний нийгмийн зүгээс арга зааж өгё яах юм бэ гэвэл наад зах нь ингээд нөгөө өгөгдөл ашиглая гэд хүрэн ярьсан тий. Тэрэн дээр бол миний бас өмнө ажиллаж исэн байгууллагын залуучуудын хийж исэн бидний хэрэгжүүлж исэн нэг хөтөлбөр бол залуучдын хөгжлийн хөтөлбөр гэдэг тэрэн дотроо газрын зургийн аргаар хүртээмжийг тодорхойлдог. Залуучууд өөрсдөө одоо Чингэлтэй дүүргийн дугаар хорооны залуучууд бидний амьдарч байгаа орчин дээр хаана хүртээмжгүй байгаад байна. Хаана тоглоомын талбай аюултай байна. Хаана автобусны буудал байхгүй байна гэдэг юм уу. Зам талбай юу болж байна. Камер хаана байна байхгүй байна гэд. Энэ бол ингээд наад захын оролцоог хангаж байгаа тийм. Энэ газрын зургийн аргыг ашиглаад дээр нь пин зоогоол тэрийг дүүргийн эсвэл хорооны иргэдийн нийтийн хурал засаг дарга дор бүрэн шийдээд явах хэрэгтэй тийм. Төрийн данхар бүтц дээр давхар засгийн газраас гадна энэ иргэдийн хурлын төлөөлөгчд гэдэг бүтц чинь бол анхны нэгжлэр бол айгуу сайн үйлчилж явах хэрэгтэй. Мини парламент тийм тухайн хорооныхоо дүүргийнхаа мини парламент шүү дээ. Тэгэхээр эдгээр бас сайн ажиллаж чадахгүй байгаа мó гэдэг бас нэг юм дүр зураг бол байна. Тэгэхээр шийдвэр гаргалтанд дээрэс нь нөгөө бүтээмжийг үнэлэх шалгуур гэж байгаа шүү дээ. Төр дээр тэр шалгуур дотроо
залуучуудын оролцоог хэрхэн хангасан бэ гэдэг шалгуур нэмж өгөх хэрэгтэй юм шиг байна. Хэрвээ үнэхээр залуучуудыг бодлогын түвшинд оролцуулъя гэвэл тэгэхээр залуучууд чинь нийт хүн амын 3.1-ийг эзэлж байгаа тий 35 хүртэлх насны залуучуудыг хэлж байгаа. Тэгэхээр тэн дээр тийм шалгуур үзүүлэлтийнхаа ангилал дээр залуучуудын оролцоо гэдэг ямыг бас нэмж өгвөл илүү үр дүнтэй болно гэж харж байна. Дундаж давхар дээр би нэг зүйл нэмж хэлье. Дундаж давхар гэдгийг ерөнхийдөө хоёр хэсгээр бол томьёолж болно. Гэхдээ яаж ч томьёолсон дундаж давхраа сайжруулъя гэвэл ерөөсөө цалингаа л нэмэх хэрэгтэй. Цалингаа нэмэхийн цаана юу вэ гэхээр цалингаа нэмэхийн тулд бүтээмж өсөхгүйгээр цалин бол нэмэгдэхгүй. Тэгэхээр одоо нэг хүн өдөрт нэг 100 гутал хийдэг байлаа гэхээр тэр 110 120 гутал хийж тэр хүний цалин нэмэгдэх боломжтой. Тэрэлжид одоо жишээлбэл нэг хүн нэг цагт одоо 3 өрөөг цэвэрлдэг байсан бол тэр хүн 5 өрөөг цэвэрлдэг байж тэр хүний цалин нэмэгдэх боломжтой. Энэ бол хувийн хвшлийн эдийн засгийн бүх салбарт төрд бол арай өөрөөр бол хэмжих баг. Тэгэхээр энэний цаана бол одоо нийгмийн гэхээсээ илүү цалингийн одоо тэр шатлалыг нэмэхийн тулд яхаарахгүй энэ эдийн засгийн ойлголт болцоод байгаа юм. За тэгвэл энэ юуг нэмэхийн тулд яаж бүтээмжээ нэмэх юм бэ гэдэг нэг том асуулт бол гарч ирж байна л да биднэрт хувийн хвшилд одоо яаж нэмэх юм бэ? Яг нэмэх хэдэн л арга байгаа. Өмнө нь хүнээр илүү одоо нэг хүн нэг цагт хийж байгаа ажлын 20% нь техниктэй харьцаад 80% нь гар аргаар хийдэг байсан бол техникийн хийж байгаа хэмжээг нь бол нэмэгдүүлэх. Одоо жишээлбэл энэ гадаа гудамжинд ингээд би сая ингээд явж байхад бол ингээд явган хүний замыг засаж байна л та. Тэгэнгүүт тэнд яаж яах гэхээр ингээд хүрзээр цементээ ингээд өөрөө шавар ингээд одоо цемент зуурахта дандаа гар ажиллагаагаар хийж байгаа байхгүй. Тэр эргэлтийг нэг машин авчирхад энэ явган хүний замыг хийж байгаа хугацааг бид нар магадгүй 3-5 дахин богиносох боломжтой. Шууд л тэгж харагдаж байна. Тэгэхээр нөгөө техникийн буюу капиталын оролцож байгаа юм нэмэх тусам тэнд бол бүтээмж нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. 5 өдөрт энд нэг 300 м зам засах байсан бол тэрийг нэг өдөр 2 өдрийн дотор хийх боломжтой. Техникийн талаасаа ингээд капитал нэмэгдүүлэх боломжтой. Хоёр дахь шатлал нь бол одоо капитал биш ч гэсэн яг адилхан энэ багаж хэрэгсэлтэй мөртлөө ягаад тэр өрөөг багаар одоо илүү удаан цэвэрлээд байна гэхээр энэ менежментийн асуудал, урамшууллын асуудал тий. Тэр хүн одоо толио эхлээд арчаад дараа нь ороо хураад юм уу, ороо эхэлж анзалчаа, шалаа арчаад хамгийн сүүл толио арчаа гардаг юм уу. Энд нэг юм дарааллыг нь өөрчлөх замаар тий ингээд сайжруулах юмнууд бас байгаа. Энэ бол юу бид нар юу гэж эдийн засгаар юу гэж нэрлэдэг вэ гэхээр know how гэдэг. Тэнгууд Монголд одоо энэ know how орж ирж байгаа гадны одоо хамаагүй өндөр хөгжилтэй, өндөр бүтээмжтэй орнуудаас бид тэр мэдлэгийг салбар болгондоо авч иж бид нар энд салбар болгоныхоо бүтээмжийг нэмэх бол боломжтой. Би зүгээр нэг жишээ хэлээд энэ агуулгыг бол дуусгая. Юу гэхээр ковидын өмнө манай нэг найз хөдөө хамаатны дээр очисон баг. Тэгсэн чинь хамаатныхан залуу ингээд хайч ирлээ суужсэн гэж байгаа байхгүй. Тэгээд чи яах гэж байгаа гэсэн чинь энэ манай өвөөгийн хайч гээд тэгээ хонио хярах гэж байна. Тэгэхээр тэр өвөөгийн үед одоо 1960-аад он ч юм уу 70-аад он тэр хайчаар хонь хэрхэж исэн бол яг 60 жилийн дараа яг бах байдгаараа шинэ юм нэвтрээгүй шүү дээ. Гэтэл одоо ингээд шинэ Зеландыг ингээд харахад бол тэнд минутанд одоо хэдэн хонь хэрхдэг, за цагт хэдэн хонь хэрхдэг, Монголд хэдэн хонь хэрхэж чинь тэр бол газар тэнгис шиг байна л да. Тэр тоног дөхөөрөмж нь те хүний ажиллагаагүйгээр шууд ингэж гүйж орж ирдэг юмнууд хүртэл бол хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ шинэ мэдлэг, шинэ менежмент ингэж орж ирж капиталтайгаа уйлдчихэж энэ бүтээмж бол өссөн тэр хэмжээгээр цалин өссөн. Ингэж Монголын дундаж давхраг илүү нэмэгдэнэ л гэж бол хувьдаа харж байна. Би жоохон эсрэг байр суурьтай. Яг эдийн засгийн талаасаа харж байгаа. Гэхдээ дүлгүүн захирлын хэлж байгаа нь бол яг ингээд нөгөө хүн төвтэй биш харж байгаа байхгүй. Яг ингэж хараад байгаа учраас манай дээр ингээд бодлогын алдаанууд олон гараад буюу одоо ядуурлын түвшин өсөөд тий орхигдож байгаа, хаягдж байгаа бүлгийнхэн тоо бүр ингээд зузаараад яваад байгаа. Жишээ нь төр хөдөлмөрийн мөчлөгөөс залуучуудаа хамгаалж чадж байгаа юу? За хөдөлмөрийн тухай хууль шинжилсэн. Тэрийг дагаж мөрдүүлж байгаа эсхийг хэн хянаж байгаа? Тэрийг бариад хувийн хвшлийн нэг байгууллага тийм намайг хөдөлмөрийн мөчлөгт өртүүлчлээ гэдгийг өөрийгөө хамгаалаад явах эрх зүйн чадамжтай эсвэл тэр мэдлэг чадвартай залуучууд хэр их байгаа вэ гэдгийг бол би асуумаар. Тэгэхээр энэ бол одоохондоо бол манад тий яг нөгөө талаасаа харахад зөв юм шиг хэрнээсээ эхний ээлжинд хүн төвтэй хараад нэг хөгжлийн бэрхшээлтэй залуу ажил хийх тий эсвэл ихтэй сургууль сураагүй хэрнээ
тохирсон ажиллаа хийх ийм боломжийг манай улс олгож өгч байгаа юу гэд. Зарим улсад бол яг хуу эдийн засгийн нөхцөл байдлын хувьд манайхтай төстэй, авилгал ихтэй ийм газрууд, хүн ам ихтэй газруудад бол олон улсад яадаг вэ гэхээр бүр лифт чинь гэдэг хүн байдаг шүү дээ. Тэр чинь хамгийн одоо боломжит бүх хувилбараараа ажил олгогчдыг дэмжиж байгаа тий. Лифтэнд ороод би өөрөө дарах боломжтой байсан ч гэсэндээ зүгээр байж байгаараа би хідэн давхарт гарахаа хэлээрээ гэдэг ингээ лифт дараа сууж идэг хүмүүс байдаг тий. Жишээ нь. Тэгэхээр нэг иймэрхүү байдлаар ингээ харахаар дээрэс нь манай төрчин өөрөө хувийн хвшлийнхаа бүх бизнесийг булааж штэ төрийн өмчт компаниуд гэдэг нэрээр бүх бизнесийг булаагаад идээд уугаад дуусж байгаа мөртлөө ингээ бор зүрхээр нэг залуу хүн гараад боржуур зохиж болохгүй. Боржуур ингээ зам тий явган замыг гараараа хийхгүйгээр тэрийг техникээр хийх ёстой гэвэл дахиад ажилгүй залуучуудын тоон бүр илүү нэмэгдэх жишээтэй ч гэдэг юм нэг. Иймэрхүү зүйлүүд бас нэг төр хувийн хвшлийн түншлэлийн энэ нөгөө юу одоо зарчимнаа алдагдсан тий төр нь ингээд хувийн хвшлийнхаа ажлыг булаадаг. Дээрээс нь татварын дарамт тий ямар их байгаа вэ? Яг ингээд хууль иргэд дээр айхтар үйлчлээд татвараа төлөхгүй л зээл авч болохгүй, татвараа төлөхгүй л хаашаач хөдлөх аргагүй болж байгаа мөртлөө оруулаад ирсэн машинаач оруулж ирээ зарах боломжгүй ба штэ. Ийм нөхцөлд дөлгөөн захирлын ярьж байгаа юм бол ингээд арай юм тэнгэрийн тий их гоё одоо нэг дараагийн нэг 2 3 төвшин ахсны дараа бас бүтэж болмоор биелж болмоор сонсогдож байна л да надад. За хэдүүлээ эхлэхдээ дата ярьсан тий. Тэгэхээр сая бол одоо тэнгэрийн юм гэсэн ямар ч датаагүй болчиход байгаа байхгүй. Тэгээ орж ирж байгаа машинаа зарч чадахгүй байна гэж байна. Би энэ тэндгүү ингээд явхад бол машин зарж байгаа залууч зөндөө байна. Бүгд л машинаа зарж байна. Тэгээ юу аль батн юм уу дорчин юм уу тэнд 100 машины ченжээс хэдэн зарч чадахгүй байгаа. Тоото ярмээр байна. Магадгүй тэнд нэг хөв нь зарч чадахгүй байгаа гайлын төлбөр тооцоо ч юм уу тий гацж байгаа юмнууд байхыг бол үүсэхгүй. Тэгээ ядуурл гээд ингээд ярих юм бол яг бодтоор бол би өөрөө юу гэж боддог вэ гэхээр Монгол улс ийм баялагтай байж нэг ч хүн ядуу байх ёсгүй гэж боддог. Тэгэхдээ ядуурлыг арилгах нь бол халамжаар бид нар арилгахгүй бид нар хөдөлмөрөөр арилгах ёстой гэж би боддог хүн. Хөдөлмөрөөр арилгахтаа нэг төрсөн энэ амьдралдаа хүн магадгүй нэг тэр хөдөөхээр ганц малын араас ингээд хамгийн үр бүтээмжтэй бүтээл муутай цалин багтай ийм амьдралаар амьдрахаас илүү өндөр цалинтай нэг амьдрсан амьдралаа өөрийнхөө тэр потенциалтаа хүрж дуусаасаа одоо тий насан туршдаа сайхан амьдраасаа гэж боддог хүн байхгүй. Тэгээд энэ бүгдийг ингээд аваад үзэхэд энэ бүгдийг хийх шинжлэх ухаан нь бол эдийн засгийн сал. Ядуурлыг бид нар дотроо 2 ангилдаг. Absolute poverty буюу absolute ядуурл, relative буюу харьцангуй ядуурл гэдэг. Аль аль нь эдийн засгийн замаар одоо бүтээмжийг нэмэх замаар, цалинг нэмэх замаар, түүнээс биш халамж өгөх замаар аль нэг улс ядуурлаасаа салцсан улс дэлхий дээр байхгүй. Магадгүй богино хугацаанд тэр ядуурлын тоог бол бууруулж бол бид нар чадна. Гэхдээ урт хугацаанд бид нар ядуурлыг нэг мөр арилгахыг гэж байгаа бол тэр хүмүүсийг илүү өндөр цалинтай, бүтээмжтэй ажлын байраар хангах ёстой. Энэний тулд төр өөрийнхөө бодлогыг гаргах ёстой. Бид нар өмнө нь 2021 онд 21 онд би үндэсний хөгжлийн газар ажиллаж байх хугацаанд энэ шин сэргээлтийн бодлого дээр бол суусан. Энэ шин сэргээлтийн бодлогыг бид нэр хамгийн цаад зорилго бол энэ бүтээмжийг нэмэх зорилго байхгүй. Тэгжиж бид нар цалингаа нэмэхгүй бол энд цалин нэмэгдлээ яг адилхан бүтээмжтэй байх юм бол юмны үн дагаж өсөөд тэр авж байгаа цалин нэмэгдэж байгаа мөртлөө авж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь тоо нэмэгддэггүй. Бүтээмж нэмэгдсэн нөхцөл яадаг вэ гэхээр яг тэр өрхийн бодит худалдаа авах чадвар бол нэмэгдэх боломжтой болдог. Тэгэхээр эдрийг хийхэд бол тэр шин сэргээлтийн бодлогыг бол бид тухайн үед боловсруулсан. Би одоо шин засгийн газарт бас одоо өөрийнхөө бодлыг хэлээч гэх юм бол энэ шин сэргээлтийн бодлогын зүгээр одоо өнгөн хэлбэрээр мөрдөх биш. Цаад утга санаа агуулгын бас харж энэ зорилгын төлөө явах юм бол бид нэр магадгүй тэр хийх ажлууд маань тэр бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, салбар болгон дээр нэмэгдүүлэх вэ гэдэг бол илүү бас тодорхой буугаад өгсөн байгаа шүү гэдгийг бас хэлмээр. За саяны яригдсан тухайлсан асуудлуудыг бас шин засгийн газар маань нэлээд бас одоо авч хэрэгжүүлэх ёстой байхаа гэж бодож байна. За яг одоо 3 дугаар хэсгээр бол шин засгийн газар та бүхний маань өөрсдийн гэсэн үнэлт өгнөлт бас зөвлөмж шийдлүүдийг бид хүн ярилцуулна. Тэгэхээр 2 дугаар хэсэг маань энэ үрээд төр завсарлаад 3 дугаар хэсгээр шийдлээ хамтдаа ярилцуулна. За 3 дугаар хэсэгтээ та бүхнээс шин засгийн газар
За байгууллагатай холбогдуулан за хувь судлаачийн зүгээс, хувь хүний зүгээс үйл ажиллагаа, бодлогын хүрээнд ямар байгаасаа гэж бодож байна. За ямар бас санал зөвлөм шийдлүүдийг төвшүүлэх вэ? Бомдэр өгшөөс эхлээд хариултаа. Тэгэхээр би хоёр оролцогчийн юу бас хаглах зорилготой бас ганцлог комьюнити гэж бодож байна. Тийм. Тэгэхээр яг ер нь бол яг ярьж байгаа зүйл нэг талдаа эдийн засгийн үр өгөөчийн асуудал, нөгөө талдаа хүн яаж сайхан амьдрах вэ гэдэг те энэ одоо хүний эрхийн асуудал. Энэ бол угаасаа бүх одоо төрийн удирдлагт бол хамгийн хэцүү асуудал байдаг. Тийм ч учраас одоо public good choice гэдэг юм үү те одоо нийтийн сайн сайхан хөдөлгөөн онлууд те маш их бол гарч ирдэг. Одоо new public administration гэдэг юм уу одоо шинэ төрийн удирдлага гэдэг маш их олон ойлголтууд чинь юу гэх юм бэ? Энэ плансыг яхаа капитал түшгэлсэн байх уу, хүнийг түшгэлсэн байх уу? Энэ тэнцвэрийн цаг хаана вэ гэдэг нь өөрөө хамгийн их одоо юм асуудлыг дандаа нийгэмд төрүүлж идэг гэсэн. Тэр утгаараа би бас ямар зүйлийг хэлж байгаа юм бол мэдээж хүн бол ингээд сайн сайхан засгалдаг төртөө байхыг хүсэж байгаа. Тэ өөрийнх нь амьдрал бол мэдээж айтаан байгаасаа гэж хүсэж байгаа. Энэ бол одоо хувь хүний хүсэл тэ. Гэтэл түр бол яг гэх юм бол хязгаарлагдмал төсөв нэгсэд орлоготой байгаа тэ. Тэр одоо орлого өөрөө өсөхгүй байх үү гэдэг чинь бас дахиад өөр асуудал болоо явчихна. Тэгэхээр тэр хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээнд аваачих ялангуяа нийтний сайн сайхан гэж байгаа асуудлын үед бол тэнцвэрийн цэг харна гэсэн үг. Хаана очиж энэ цэг тэнцвэр одоо тэнцвэртэй болохоо буюу бүх тал ядаж заа нэг яах вэ? За нэг болж энэ энэс илүү одоо гарахгүй юм да гэдэг те. Ядаж энэ цэг дээр ч болохоо очих гэдэг бол өөрөө гүйцэтгэх засгийн шийдвэр гаргалт гэсэн үг те. Тэгэхээр зэрэг одоо шинэ засгийн газар маань бол мэдээж хэрэг бол тодорхой хэмжээнд бол одоо өөрчлөлт бол хийх ёстой байх гэж бодож байна. Энэ маань бол альва одоо улс төрчийн хувьд легассигийн асуудал буюу те одоо улс төрийн өвийн асуудал яригдана. Тэгэхээр мэдээж бодлого тогтвортой байх ёстой. Энэ маань өөрөө бидний гадаад дотоод төвшөнд маш их чухал та. Яагаад бол маш гэрээ хийгээл идэг. Дараагийн засгийн газар орж ирэхээр үгүй шүү гэдэг. Тэгэхээр бид нар гадны хөрөнгө оруулалт их боломжгүй болоод эхэлнэ гэдэг ч юм уу. Тэр утгаараа шинэ одоо ерөнхий сайд маань ямар одоо бодлоготой явах юм бол тодорхой хэмжээнд тогтвортой явна. Тэгтээ мэдээ тодорхой хэмжээнд legacy үлдээх ёстой. Тэгэхээр тэр өөрийнх нь шинжилэл юу байх вэ? Тэ ялангуяа сая ингээд чуулган дээр хэлсэн үгнүүд байгаа шүү дээ хариулж ирсэн тэ. Тэгэхээр нөгөө хамгийн одоо оновчтой төсвийг оруулж ирэх те зохистой төрийн одоо те гүйц засаглалын бүтцийг оруулж ирэх чинь аль болох үр ашигтай ажлын төлөө явж байна гэж үзэж байгаа учраас хамгийн нэгдүгээрт бол одоо иргэдийн хүсэл болоод байгаа тэр чиг үүргийн хувьд давхцлыг нэгдүгээрт арилгах хэрэгтэй бахаа гэж харж байна те. Тэгэхээр энэ маань ядаж тэр зохис төрийн хэмжээл бол очих байхаа гэж үзэж байна. За дараа нь мэдээж хэрэг нөгөө одоо биднэрт байгаа бүсэж хангалаад манад орж ирж байгаа одоо те төсөв бидний одоо те одоо мөнгө маань ямар байна гэдэг дээр бол анализ хийж байгаа. Тэгэхээр зэрэг энэ маань бол тодорхой хэмжээнд бол төсвийн тодтголын асуудал бол зайлшгүй яригдах хаа гэж бодож байна. За дээр нь бол биднэрт бол одоо ялангуяа иргэдийн зүгээс гэдэг нь одоо тий одоо судлаачийн зүгээс харахад бол төрийн үйл ажиллагаа зогсмооргүй тий. Одоо бид нар бол одоо сүүлийн үед ингээд засгийн газрыг огцруулах чагсаал за тэрнээс хойш одоо ерөнхий сайдын нэр дэвшилт ингээд ийм бараг сар гарангийн хугацаанд бол яг үүндээ бол ингээд зогсон байдал руу орцсон. Тэгэхээр энийг дагаад биднэрт бол дандаа алдан явж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг аль болох маш олон зүйл хийж чадахгүй байх. Гэхдээ маш хурдан түргэн хугацаанд чадахтай багтаагаар тодорхой асуудлыг эрэмблэх шийдвэр гаргах гэдэг одоо энэ зүйлийг л одоо манай шинэ кабинетд бол тийм одоо даалгавар болж харагдаж байгаа л гэж хувьдаа үзэж байна. Бүрэн амжилтын манайд. За тэгэхээр юу түрүүнд засгийн газар ямар байх хэрэгтэй вэ? Юу хийх хэрэгтэй вэ гэдэг хэд хэдэн асуудал байна. Түрүүн бол хилтэл тод байх тухай асуудал ярьсан. Дараагийн тухай тэгвэл тодорхой байх асуудал ярьж байгаа. Жишээлбэл манай улсын эдийн засагт ийм асуудал үүсвэл юу хийх юм бэ гэдэг эрсдлийн төлөвлөгөөнд их тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр ойлгомжгүй юм шиг бид нарт санагдаж байгаа байхгүй. Тэрийг буцаад танилцуулах хэрэгтэй нийцдээ өргөдөгтэй. Жишээлбэл нэг энгийн иргэн за бид нар ер нь иймэрхүү орлоготой манай эдийн засаг нэг иймэрхүү юм байна. Эрсдэл гарвал ийм байх ийм хийх систем байна гэдэг нэг тийм баримжаа шаардлагатай байна. За дараагийн тухайд гэвэл дахиад нэг нөгөө саяны хийсэн дискшн дээр дахиад нэг комент гэвэл нөгөө бидний харахгүй байгаа нэг юм гэвэл за хүн болгол харчлаа гал та. Гэтэ бид нар төр гэдэг дээр ярьж байгаа гэхээр энэ нөгөө олон нийтийн өмч байгаа гэдэг. Нийт бүтээмж ярьж байгаа тохиолдолд тэр нөөцийг хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал ярьж байгаа. Тэр энэ тал дээр ямар нэгэн байдлаар яг нөгөө хүн сайн уу муу юу гэдэг асуудал бол ингээ олон жил үргэлжлсэн философи асуудалтай. Ямар ч хэлсэн сайн ч вэ муу ч вэ ажилдаг тэр механизмыг олох хэрэгтэй. Тэгэхээр сайн ч вэ муу ч вэ ажилдаг механизм бол за ямар ч хэлсэн нэг нөхөр хяналтын тогтолцоо авах хэрэгтэй байна те. Тэр хяналтын тогтолцоог яаж сайжруулж болох вэ гэдэг асуудал. Өөрөлдвөл нийтийн өмчийг зарцуулж байхад хүн ямар технологи ашиглаа бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлээд ажиллаа гэж бодоход буцаад нөгөө зарцуулж байгаа субъект ч өөрөө нийтийн өмчийг зарцуулж байгаа гэдэг бид нар. Нийтийн өмчийг зарцуулж байгаа тохиолдолд нийт өөрөө тэрэндээ хяналт тавьж чадах юм уу гэдэгтэй. Буцаад авилгалын асуудал ч юм уу, төсвийн мөнгнөөс сулгаа гэдэг асуудал ч юм уу те. Энэ тохиолдолд засгийн газар өөрөө
нэгдүгээр шаардлагатай тохиолдолд шаардлагагүй ажлын байруудыг хасах гэдэг ч юм уу бүтээмжээ нэмэгдүүл. Буцаад дахиад авилгалаа бууруулахын тулд хүнтэй биш яг нөгөө тогтолцоогоотойгоо тэмцдэг. Ил тод байдаг тий. Хүн өөрөлдвөл ямар ч муу хүн очоод тэнд хулгай хийх боломжгүй нөхцөлийг л үүсгэх шаардлагатай байгаа гэсэн. За болж өгвөл нөгөө хүнээсээ биш технологиос дахиад инновацаасаа шалтгаалдаг тэр одоо тогтолцоог үүсгэх шаардлагатай байна. Тэгээ энэ чиглэлд засгийн газар өөрөө ажиллах хэрэгтэй байх. Тэгээд дараагийн нэг юм нь болохоор нөгөө хийсэн амд өөр. Өөрөлдвөл нам сонгуульд гарч ирэхдээ тодорхой бодлогыг танилцуулж байгаа бол мөрийн хөтөлбөр гэдэг тийм. Нэгсэндээ эн чинь ард иргэдтэйгээ байгуулж байгаа нэг гэрээ гэж ойлгоод байгаа юм байна. Яг нийгмийн гэрээний онолоор чинь бусад зүйлээрээ тайлбарлагддаг байна. Тэгэхээр энэ гэрээнийхээ дагуу заасан юмнуудаа хийсэн амдаа хүрдэг хэрэгтэй. Тэгэхээр үеэс үед засгийн газрууд юу гэхээр мөрийн хөтөлбөр дээрээ үлгэрийн амлалдаг тэрэндээ хүрдэггүй. Эсвэл тодорхой биелүүлэх боломжтой ч зүйлсүүдийг амлалдаг тийм. Тэрэндээ хүрч чаддаггүй. За боломжгүй байсан бол ягаад боломжгүй байх одоо эрсдлийн тэр танилцуулгуудаа ч гэсэндээ давхар хүрэх хэрэгтэй байхгүй тийм. Энэ мэдчлэн тодорхойлох хэрэгтэй гэдэг нэг юм асуудал ярьж байгаа юм. За. Энд дээр би ганцхан юм биш болох тийм. Бодлогын төвчтэй байдаг гэж яг саяны хиний хэлдгээр бол юу гэхээр нэгд мөрийн хөтөлбөрөөр батлуулсан байхгүй. Мөрийн хөтөлбөрөөр олонхын саналыг авцсан гэсэн үг тийм. Тэгэхээр мөрийн хөтөлбөр засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө нэгд болгоцсон бол тэн дээр дахин шинжилгээ хийх тийм логик байна уу гэдэг асуудал яригдчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй хамтарсан засгийн үед хийсэн байсан зүйл дээр апдейт хийх нүггүй юу те а яг үндэ бол олон болсон нам бол бүр хөтлөөр хөвшлэхийн төлөө явна тэнд засгийн газрын үйл ажиллагаагаар бол хэрэгжин тэгэхээр бол ямар ч одоо миний одоо хүлээлтээр бол тогтвортой бодлого бол хэрэгжих байх а зүгээр ирэмбий асуудал гэдэг зүйлэл харагдаж тийм харагдаж байна гэж бодлоо эрчим хүчний асуудлыг ирэмблээд одоо их анхаарах ч юм уу тийм дүлгүн зөвхөлийн хувьд за яг өнөөдөр Монголын эдийн засаг бол өсөлтөд явж байгаа хямрал бол нүрлээгүй. Тэгэхдээ хаана бид нэр зөвхөлт авсан бэ гэхээр төлбөрийн тэнцэл дээр буюу Монгол улсыг айл гэж үзэх юм бол манайхаас гарч авж байгаа доллар, орж ирж байгаа доллар, орж ирж байгаа доллар дотроо бид нэр нэлээдгүй одоо нүүрсэн дээр гэхэд зүгээр 1.2 тэрбум долларын орлого 5 сарын 1 гэхэд эхний 4 сарын байдлаар бол буурчж байгаа байхгүй өнгөрсөн жилд. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол эрсдэл гэж бол миний хувьд бол харж байгаа. Хоёр дахь зүйл нь болохоор ер нь бол ингээд эдийн засагт бид нэр мэдлэгийг 3 төрлийн мэдлэгт бол авч үздэг. Нэг нь болохоор кодлогдсон буюу аливаа ямиг цаасан дээр буулгаж байгаа. Хоёр дахь нь болохоор тоног төхөөрөмж, үйлдвэрийн машин механизм тий. Гурав дахь төрлийн мэдлэгийн нь бол know how гэж нэрлэдэг. Монголоор бол би сурц гэдээ орчуулж байгаа. Энэ дээр гурав дахь жишээгээ хэлэхэд бол нэг том компани бүр Европоос үхэр авчирж байгаа. Тэгээд өдөртөө багадаа 40 литр сүү аавна гэсэн. Тэнд бол мөнгө нь байсан. Тэнд байшин сав одоо өвс нөгөө бүгд байсан. Гэхдээ үнэнээс нь 40 литр сүү гараагүй. Тэнд юу дутсан бэ гэхээр know how буюу сурц дутсан. Ямар хэмжээтэй одоо өвс өгөх юм те өдөрт хэдэн удаа хооллох юм ямар дулаан байранд байлгах юм гэ тэр болгон чинь цаасан дээр бууж болдоггүй машин тоног төхөөрөмжөөр оруулаад ирж болдоггүй. Тэр хаана байна вэ гэхээр хүний толгойд. Тэгэхээр тэр фермерийн аж ахуйг ингээд амжилттай 100% Францд одоо Испанд яаж ажилтдаг шиг ажилуулж бол чадхаар хүний нөхц байгаагүй. Гэхдээ өнөөдөр бол тэр компани бас орцсон байна. Тэгэхээр энэ одоо шинэ засгийн газрын хувьд энэ know how гэж яриад байгаа энэ сурц болон шинэ технологиг Монголд оруулж ирэх энэ дээр бас анхаарах шаардлага байна гэж бол харж байна. Эцэст нь гэхэд гурав дахь зүйл бол энэ шинэ технологи сурц бол хувийн хвшилтэй. Төрдөө бид нэр яах ёстой вэ гэхээр энэ төрийн чадамжийг яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Энэ бол тийм хялбар ажил биш. Тэгээд хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 2021 онд Land Bridge болон бусад хүмүүсийн хийсэн судалгаагаас харахад бол Монголын төрийн чадамж бол бага зэрэг буурж байна гэдэг судалгаа бол гарсан байна. Би энэ дээр төсвийн нөгөө зарлыг бууруулах төсвийн тодтол гээд 2.3 тэрбум төгрөг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ төсвийн ямар төрлийн зарлаас ер нь бууруулах ёстой вэ? Яг дотор бол урсгал зардал хөрөнгө оруулалт гэж ер нь хоёр л хуваагдж байгаа. Тэгээд 2.3-ыг дан ганц урсгал зардлаас бол бууруулах ямар ч боломж бол байхгүй гэж миний хувьд бол үзэж байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтаас тодорхой хэмжээгээр урсгал зардлаас бол хасах байх. Тэгээд урсгал зардлаас хаслаа гэхэд бол бидэрт бол тийм орон зай бол тийм өндөр бол бас байхгүй. Тэгэхээр магадгүй хөрөнгө оруулалтаа бид нэр ангиллаад эренблээд бүтээмж одоо тий эдийн засгийн өсөлтөд хамгийн өндөрөөр нөлөөлөх хөрөнгө оруулалтууд гэж илүү ач холбогдол үүсгэж жагсааж байгаад арай ач холбогдол багтаа тэр хөрөнгө оруулалтыг
эхний ээлжинд бол хасах болов уу гэсэн тийм хүлээлттэй байна. За амар заяа захирлын хувьд шинэ засгийн газарт хэлэх одоо санал зөвлөмж хүсэл шийдэл юу вэ? Тийм мэдээж ил тод нээлттэй хариуцлагатай тий. За тэгээд засгийн газрын сайдуудтай хариуцлага тооцож чаддаг. Тэр алдаа оноог дэнсэлж тий тодорхой өөрчлөлтүүдийг хийж үзүүлж харуулж иж одоо төр тэтгэх иргэдийн итгэл ер нь сэргэх боломжтой гэж харж байна. Дээрэс нь миний бас айгүй одоо сайн анхааралтай авч тий сайн ажилласаа гэж бодож байгаа байгууллагууд бол одоо хараат бус бие даасан шийдвэр гаргадаг төрд үнэлгээд өгнөлт өгдөг байгууллагууд байгаа шүү дээ. Жишээ нь одоо үндэсний аудитын газар, хүний эрхийн үндэсний комисс, за авилгатай тэнцэх газар тий. За тэгээ мэдээж шүүх эрх мэдэл байна. Өнгөрсөн хугацаанд бид нар улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлээд хэд хэдэн томоохон сонсголуудыг зохион байгуулсан, иргэдийн бухимдлыг төрүүлсэн асуудлаар энэ сонсголуудын үр дүн юу болов гэдэгт одоо ингээл чих тавьсаар агаал мартахтаа хүрч байна тий. Дараагийн шинэ засгийн газар гараад ирлээ. Намар дахиад утаа эхэлнэ тий. Энд юу өөрчлөгдөж байгаа юм бэ? Энэ сонсголуудыг зохион байгуулад тэнд хүмүүс цаг заваа очиж зарж суугаад юу болвоо гэдэг дээр бас юм хариу үйлдэл үзүүлдэг тий. Ийм байгаасаа гэж хүсэж байна. Дээрээс нь шинжилгээ ухаан, судалгаа мэдээлэл суурилсан шийдвэр гаргах чадварыг одоо хэрэгжүүлдэг баймаар байна. За тэгээд бодлого боловсруулах үйл явц дандаа алдаатай яваад байгаа. Нөгөө бодлогын циклээрээ ингээл харах юм бол айгүй хөрхэн ингээл хилцүүлэг өрнүүлэл ингээл явж ийснаа ямар ч дизайнгүй хууль баталчдаг. Ямар ч санхүүжилттэй байхгүй хэрэгжих боломжгүй хууль баталчдаг. Хууль баталсан болж тэ нэг юм чеклист бүглэхийн төлөө батлаад байгаа энэ зүйлээ болмоор байна. За хууль тогтоомжийн үнэлгээ гэдэг ямиг 5 жил тутам хийгээд хийжсэн шинжилсэн найруулгыг ярьдаг баймаар байна. Open Data Lab-аар бол ерөнхий сайд маань сангийн сайдтайгаа нийлээд төрийн бус байгууллага байгуулад 2.6 тэрбум төгрөгийн төсөв ингээд зарцуулаад форумуд хийцэн гэсэн тийм. Тэрийг жирийн наад захын тендерийн шаардлага хангасан төрийн бус байгууллага буюу ядаж 3-5 жилийн туршлагатай санхүү татврын тайлангаа өгдөг үйл ажиллагаанд тогтвортой байгууллагад өгч болох байсан тийм. Гэх мэтчлэн төрийн бус байгууллагуудтайгаа нэлээд сайн юм нягт хамтарч ажилласаа гэж бодож байна. За тэгээд мэдээж өгөгдөл одоо тоо мэдээллийн ихтгэлцлийг нэлээд сайжруулсан ийм засгийн газар байгаасай. Тэгээд засгийн газрынхаа нэгэнд батлагдсан байгаа мөрийн хөтөлбөрөө маш ойлгомжтой ил тод нээлттэйгээр хэрэгжүүлдэг байгаасай л гэж бодож байна. За бид бүхний урилгын хүлээн авч хүрэлцэн ирсэн дөрвөн зочиндоо маш их баярлалаа. За өнөөдөр бол бид бүхэн шинэ засгийн газар маань одоо сайдууд ч томилогдоогүй одоо бас яг процессын ажлууд явж байгаа. Илүү шинжлэх ухаан судалгаан дээр суурилсан шинэ засгийн газар ийм байгаасаа гэдэг талаас нь бас бид өнөөдөр ярьсан гэдгийг иргэд маань бас нэлээдгүй бас ойлгох бах. За тэгээд өнөөдөр шинэ засгийн газар бүтээн сэдвүүрээ нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань дугаараа бэлтгэн та бүхэндээ хүргэлээ. Эх 7 хоногийн шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.